Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны урлагын дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс 4 зүгийн шуугай нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд үрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 30-ны лав гарагийн 4 зүгийн шуугай нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнхцөдгийн төвшин баярнаар айлж байна. Дахин оройн төргий. За оройн мэндийг дахин үргэе. За нэвтрүүлгийн хамтраалагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн очир ундраа ОМЗ банк ус санхүүгийн байгууллага за мөн Skytel үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн үлэг онгоцоор аялаарай гэдэг Skytel хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэг. Шуугуулаад өг. За шуугуулаад өгье. За ер нь бол одоо дэлхийн нийтээр ийм болжээ ч яах вэ? Ер нь манад ч гэсэн адилхан байгаа л да. Инфлюенсер гэдэг бол нэг тийм үзэгдэл болсон юм байна. За. Инфлюенсер гэдэг хүмүүс бол те одоо хүмүүсийг ингээ байлдан дагуулж штэ. Нэг үгээр бол байлдан дагуулж юм. Тэр хүмүүсийн мэдээллийн эрх чөлөөг нь одоо өдөрдөж гин гэх юм. Мэдээллийг нь өдөрдөж гин. Тэр хүмүүсийн тархин дээр нь сига тоглож гин. Яг үнэндээ бол. За энэ инфлюенсер гэдэг хүмүүс бол ерөнхийдөө нэлээх балбуулж байгаа. Сүүлийн үед балбуулах болсон. Яагаад гэвэл хандлтын төлөө ер нь юу ч хамаагүй хийдэг гэх мэтэр ингээд нэлээд балбуулж байгаа шүү дээ. Тийм учраас би одоо өнөөдөр та бүхэндээ Тайваны нэг инфлюенсертэй холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. За 4 сарын 16-ны өдөр Sharon Цэг 88 гэдэг нэрээр алдартай 114,000 дагагчтай инфлюенсер бүсгүй нэгэн компани сурталчилгааны бичлэг хийжээ. Энэ одоо 114,000 дагагчтай инфлюенсер юм бол би 132,000 дагагчтай. Чи инфлюенсер шүү дээ бас. Өө тийм үү? Ядаргаатай. Чи одоо ингээд хар юм хүмүүслээ маргааш бүгдээр хар юм хүмүүс ч шүү дээ. За. Гэсэн чи ингэж тоос сорогч сурталчлах бичлэг дээр дөнгөж шарсан шинэхэн өндгийг өнөөх алдарт тоос сорогчоороо соруулаад бөө хэрэгдэгдсэн байгаа юм. За тоос сорогч сурталчлах гэсэн биш энэ бүсгүй хоол хүнсээр тоглосон хэрэгт унаатгсан. За ер нь бол бас тоос сорогчондоо юу соруулах уу моруулах уу. Одоо ч манай номойч нь бол нэг кетчуп басгаж байгаа соруулж байгаа байсан шүү дээ. Тийм. Номойг ч гэсэн барьж идвэл таарна. Тийм. За тоглоо тэгээд. Тийм. Ахлах сургуульд англи хэл заадаг инфлюенсер бүсгүй ер нь бол Солонгос гоо сайхны бараа бүтээгдэхүүн тренд болж байгаа загварлаг хувцаслал рекламддаг ийм бүсгүй юм байна л да. Тэгээд ингээд одоо ганц удаа ингээд нөгөө нэг өөрийнхөө имижийг өөрчлөө. Тий, одоо өөрийнхөө жанраас жанжин шугамаасаа хазаагаад тоос сорогч рекламдсан биш бүр онлайнд ардын дайсан болчиход байгаа гэж. За. Ер нь бол өдөрт идж байгаа хоол ундныхаа зураг хөргийг оруулдаг бүсгүй реклама айгүй сэргэлэн хийх арга сэдсэн юм байна. За. Эхлээд яг өөрөө идэх гэж байгаа юм шиг өндөг шарсан. Тэгээд дээрэс нь перц цацж амталдаг баатар болсон. Гэхдээ перцнийхээ тагийг албаар нээлттэй байлгаж байгаад нэг их перц өндөг дээрээ хасгаад өө баларсан юм аа. Гэхдээ энэ надад энэ асуудлыг шийдэх шийдэл байгаа гэснээр өнөөх тоос сорогч ажиллуулад перцээс харуулах гэж байгаад өндгөө бүхэлд нь соруулж өгчээ. Бүтлгүй юм бэ. Бүтл нь юугаараа иргсэн юм дээ. Оо, тэгжээстэй хүүдий. Тийм бэ. За зараад байгаа тоос сорогч нь бол 2990 шин $50 буюу Монгол мөнгөөр 342,000 төгрөгийн үнэтэй л идэм байна л да. За. Хүмүүс хоолоороо тоглосон бүсгүйг бүлэдэж эхэлсэн биш. Тоос сорогчонд нэлээд сөрөг PR болоод тэнэг инфлюенсертэй гэрээ байгуулсан компанийг бойкотлох хэмжээнд Тайванчууд тууширч байна. За инфлюенсерийн аюул нь энэ. Харин тийм тийм. Ингээ амжилт болвол амжилт одоо яваад өгнө. Тэгин. Амжилт одоо яваад өгч чинь амжилт олохгүй болвол те ингээд одоо эн чинь нөгөө нэг хүмүүстэй ингээд өмнө ингэдэг байсан шүү дээ. Сайн ч бай муу ч бай олон хүн үзчихвэл эн чинь ингээд PR болж байгаа маа гэдэг байсан бол одоо муу зүгээр ингээд нөгөө хараад муудаад өнгөрөхөө болоод бүхэл бүтэн компани эсрэг бойкот зарладаг болсон. Компани эсрэг ч юм уу, тухайн бүтээгдэхүүний эсрэг ч юм уу, нэг бол тухайн одоо инфлюенсерийн эсрэг бойкот зарладаг болсон. Үгүй хамгийн гол нь штэ тий. Аливаа юмны тун хэтрүүл угаасаа дэмий байдаг гэж хойло байнга ярьдаг штэ тий. Зүгээр л үннээрээ л ах хэрэгтэй байхгүй юу? Ер нь тийм ээ тийм. Одоо тэгээд тэр одоо бүтээгдэхүүн сурчлах жагаад өөрөө тэрийгэ хэрэглэж үзээ тий. За үнэхээр ямар санагдсан тий. За тэгээд тэр сэтгэлдлээ л ингээл гоё зүгээр л үннээр л ярьчихгүй тэгээд ингээд эн чинь энэ бол одоо ингээд хит худлаа
Яа. Перцийг тоос орогчоор соруулна гэж юу нь юу эд юм? Перц оруулах чад өндөх соруулсан. Угаасаа шал балаа юм ийдсэн биш үү? Тэгээд байна шүү дээ. Одоо ингээд хүмүүс өөрсдөө илүү их гардаг тийм хүмүүс байж штэ. Одоо жишээлбэл зар сурталчилгаа хийхдээ ингээд өөрийгөө гоё ингээд хувцалж агаад ингээд дан цаана алхаад ингээд наашаа цаашаа ингээд тэ хормомормогоо дэрүүлээд ингэж яагаад амтны анхаарал татуулаад юмаа үзүүлчдэг инфлюенсер байгаа бол над битэн царай муутай хүмүүс ч нь бол яадаг вэ гэхээр зүгээр ингээд камера цааш нь харуулж агаад сайхан тайлбарлаа ярьцдаг байхгүй. За энэ бол баарахгүй юм байна. Энд хурж ирсэн чи ийм байдаг юм байна юм. Анжгаа гарахгүй анжгааг хоолоо явчих болно. Хангалттай. Тэгээд олон хүнд хурж ийн өгвөл энэ муу 114 мянган дагагчтай инфлюенсерээс бол миний хийж байгаа рекламууд чинь 500 мянган гараад үзэн шүү. Юу ярьж байгаа энтэй ярихгүй. Ийм явдал болж байгаа. Тэгэхээр манайхан ч гэсэн энэ жишгт ер нь сурах болцсон. Тийм шүү дээ. Зүгээр нэг ингээд нэг навш мавш гээд өнгөрөхтэй биш. Хараад ерөөгөөд өнгөрөхтэй биш. Үнэхээр болохгүй бүтгүй байгаа бол бүгдээрээ эв санаа нэгтгээд ингээд бүр бойкот хийчих хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Ингэж штэ бид нар нөгөө нэг буруу болохгүй байгаа нөхдүүдийг ингэж юу яанаа. Одоо зогсоостой. Тийм штэ. Тэднийг засаана. Тэднэрт ингээд тархинд нь юм хийн. Тэгэхгүй бол зүгээр л наад бол чи тэгж л байдгийг үгэлж л байдгийг харааж л байдгийг битгий тоо. Тэртээ дөрөв үдцэл байж наад өгч чинь ингээд байдаг. Тэгэхээр ийм арга хэрэгэлдэг. За сэтгэлдлүүд нь. За. Од болж хандлт авмаар байвал хийдгээ хий. Тийм штэ. Битгий хоолоор тогдоод бай. Тийм штэ. Инээгээд л өндөг соруулж байгааг нь хартал бүр зохиж авмаар санагчлаа. За. Яа. Өвгдээдс минь ийм амьтдаар тоглох гэж өсөж зовж явсан хэрэггүй. Ийм хүмүүсийг хатуу шийтгмээр байна. Хоолоороо тоглож болохгүй гэж томчууд их сургадаг байсан. Энэ тэнгийн ээж аав хаана байна гэсэн байна. За. Гадны орнуудад ийм контент хийдэг хүмүүс байдаг штэ. Тэд нарыг л дуурайсан байна. Хүмүүс бас арай дэндүү туйлшрах юм а гэж. Манад бас ингэж хийх юм бол манад бас л хоолоороо тоглосон гэж бас балбуулна л да. Ягаад гэвэл манайхны л бас философи штэ. Хоолоороо тоглож болохгүй. Тэ яс мөлжүүл дуустал нь мөлжөө. Тэ гээд энэ ч бол бас нэг тэр нэг ингээд бид нарыг хоол ундтай явуулахын төлөө амин өргөсөн амьтдад хүндэтгэлтэй хандахыг шаардаад байгаа байхгүй. Нэг үгээр бол тийм ээ. За ийм л актер юм болж тэ хөрхий. За. За Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагч танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар мөрөөдлийн өлөг онцоор аялаараа гэд Skytel хамтран ажиллаж байгаа. За тийм. За энэ аюу гоё. Тэнгис талаа дээгүүр хайртай үнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Би гармаар байна. Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуулалт эхэлсэн. Урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн өлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийн эзэн болоорой л гэдэг байгаа юм ернаал. Круиз аялалд бол үнэхээр та амьдралдаа нэг удаа яваад үзчих хэвээр аяллуудын нэг. Круиз маш гоё. Таныг унтчих хооронд нөгөө хотод очсон байдаг, нөгөө улсад очсон байдаг. Ахаад дээр нь та унтаад сэрсэн ч гэсэн өдрийн заримдаа ингээд зогсоод буугаад гоё юмнууд үзчихдэг. Заримдаа тэр чинь ингээд нөгөө нэг круиз дээрээ өөрөө ингээд байнга шоу муу болж идэг. Тийм учраас та круиз дээрээ ч суугаатай, круизнаас буусан ч суугаатай, та элдэн бусын унаа дамжиж ингэж ядрах юм байхгүй. Унтаал сэрэхэд л өөр газар очсон байдаг. Ийм гоё аялал шүү. Яг үнэ. Та яаж энэ урамшуулалд оролцох вэ гэхлээр шинэ хэрэглэгч болох, дижитал картаар дансаа цэнэглэх, дата багц авах, одоогийн багцаа ахиулах зэрэг ийм үйлчлэгээнүүдийг авах юм бол урамшууллын эрхээ цуглуулад мөрөөдлийн өлөг онгоцоор аялах 3 хосын нэг болох ийм боломж танд байна. Зөвхөн энэ мөрөөдлийн өлөг онгоцоор аялах урамшууллаас гадна дижитал бэлгүүд бас байгаа гэдэг. За тэгэхээр 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар цэнэглэлт хийсэн хэрэглэгчдээсээ iPhone 16 гар утасны эзэд болон супер бэлэг болох мөрөөдлийн өлөг онгоцоор хосоор аялах 3 хэрэглэгчийг 2025 оны 4-р сарын 30-нд сайн нэг шалгаруулчлаа. За өнөөдөр нэг хүн шалгарч байна. За 5 сарын 30-нд нэг, 6 сарын 31-ний өдөр тус сошиал хуудасаараа шууд тодруулах юм байна. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 1815 болон Skytel хэрэглэгчд бол 15 гэдэг утаснаас оператортой холбогдоод аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skytel-ийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн өлөг онгоцоор аялаарай гэд Skytel хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний хүргэх эхний мэдээ бол боос. За Малайзд болоод онлайн цацагдаад хүмүүсийн жинхэнэ ярианы сэдэв болоод байгаа нэг шууга нэг яг халуунаар нь ярьж үгээ заяа.
За ингэсэн. Малайзийн нэг хуучин машин зарж борлуулдаг нөхөртэй холбоотой мэдээлэл юм байна л да. Хүний олон дотор нөгөө ёстой юу эс болох уу? Өстой нөгөө үзээгүй юмаа үзэж үхэр зам хараасан л нэг юм мэдээ юм уу да? За. За энэ машины 8-аачин маань бол гэр бүлтэй. За. За тэгээд сошиал дээр Мифа Боб гэдэг нэрээр явдаг энэ нөхөр 4 сарын 22-ны өдөр нэг пост оруулсан юм байна. За. За, Пенанг гэдэг хотод амьдардаг энэ нэр BMW машина 18,000 рингитээр үнэлж зарах зар тавьсан. За, зарынхан дагуу нэг эмэгтэй холбогдож худалдаж авахар болсон. За, 18,000 рингит гэдэг нь Монгол мөнгөөр бол нэг 15.8 сая төгрөг юм байна л да. Хуучин машин зардаг хүн гэж хэлсэн шүү дээ. Ингээд өнөөх эмэгтэй нь машиныг нь онлайнаар үзээд сонирхоод бүр сүйдээ медиа болсон. Тэгээ мөнгө төлөх болсон чинь бүсгүүд 18,000 рингит нь байдаггүй. Мөнгө нь согт тутсан буюу ердөө 11,000 рингит л байсан. Тэгэхээр 7,000 рингит согт тутаад байгааз. Энэ чинь нэг 6.1 сая төгрөг гэж болчиход байгаа аахгүй. За гол нь дутсан мөнгөө бүсгүй төлөх санал бол тавьсан. За та ямар санал гэж бодож байна? Таны тэр нь яг тэр санал нь яг таны бодож байгаа чинь мөнгө гэхгүй юу? За тэгээ тэрийг хэлчихсэн юм уу хамгийн гол нь? Бүр одоо амар болсон. Тэр санал нь зөрүү мөнгөндөө залууд шууд ингээд сексиг санал тавиад залуу нөгөө чатыг нь шеэрлцэн тхүү. Од тий шударгал залуу байна. Шеэрлээд за тэгээд малайзчууд эд бужигнж гин нүүтг нь бүр ингээ хараад. За одоогийн байдлаар штэ тэр пост нь 6,000 реакшн 1000 гаруй комменттэй болсон байлээ. За тэгээ постны дараач гисэн тийм пост оруулчаад байхад нөгөө бүсгүй чинь машиныг нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд бүр видео кол хийгээд ямар эмэгтэй гэдгээ харуулад тэг хамгийн одоо бүр хамгийн амар нь заяо. Манай нөхөр зөвшөөрсөн болохоор би дутуу мөнгөндөө шууд халт тохирчий гэдэг үл яг уу. Йоо. Нөхөр нь те машин авч явал хамаагүй тохир л гэдэг. Йоо бүр амар заяо. Тэг бүр амар заяаг нь үзүүлэхгүй байгаа гинэ. Тэгээ нөгөө машины 8-аачин чинь бүр шоконд ороод тэгээ баг траума шахуу юм болсон гэж өөрөө ярьж илээ. Тэгэд машина зарах чин хүсэлтэй байгаач би сексээр зарах ямар ч бодлого байна гэж хэлсэн. За. Тэгээ тэр хүүхнийхэн зураг хөргөн бас яваад байгаа юм уу? Тийм. Өвгөн чинь бүр ингээд өөрийгөө бүр ингээд видео колыг харуулсан. Тэгээ хүмүүс постнд оронд бужигнаад ихэлсний дараа мань нөхөр ингэсэн байгаа. Машина зарах хэвээр байгаа шүү. Эх 7 хоног гэж зарагдахгүй л одоо нөгөө бүсгүүн саналыг бодож үтснэ яах вэ гэдэг тийм хошигнсан байдлаар өөрөө бас коммент хийсэн байлээ. Хамгийн амар нь Малайзийн эрүүгийн хууль болон шариатын хуулиар биеийн үнэлэх нь хориотой байдаг штеп. Ер нь бол. За сэтгэгдлүүд нь ингэсэн байлээ. Явж хуучин машины төлөө биеийн үнэлдэг хэсэг бүлэг хүүхнүүд гарч ирэх нь л дутаж л те. Хүн нэр төрөө мөнгөөр эд зүйлээр худалдах шиг гутамшиг энэ хорвоо дээр байдаггүй юм гэсэн байна. Ямар нөхөр гэхээрээ эхнэрийнхээ нэр хүндийг хуучин машины төлөө хаамаагүй нэр бузруулах гэж байдгийм бэ? Тэр нөхөрт их учир байна гэсэн байна. Энэ луйрэж магадгүй шүү. Би бол энтэй саналыг байна. Эмэгтэй хүн болж луйрдаж дуудаж байгаад мөнгийг ч нэрмдэх гэж байгаамаа. Тэрнээс иш хитгэн рингитийн төлөө нээ хүн амтантай унтаад явна гэж байхгүй ах уу? Тэр тусмаа нөхөртэй эмэгтэй. Би энийг магадгүй гэж бодож байна. Бас цайрцсан гарууд байж магадгүй. Бүр цайрцсан уу? Тийм, цайрцсан те. Тэгэхээр тэр манай нөхөр зөвшөөрсөн ч гэх шиг амар ёо бүр юу гэсэн ч юм. Тэгээ энэ бол зүгээр мэдээж тэр хүүхний зураг биш л байх шиг байна та тийм үү? Тэр хүүхний зургийг бол оруулаагүй байгаа. Зүгээр л нөгөө нэг битсэн чата ингээл манайхан ч нөгөө нэг постлдог штэ тий. Тэгтэл цайрцсан гар юм а тий. Харин тий. Яа, чатаар ч гэсэн тийм үстэй. Одоо зураг мөнгөнд нь юу яач юу? Явчих. Ядаргаад тий. Зураг мөнгөнд нь юу яачих вэ? Тий, бас амар шүү тий. Машин аван шүү гэлээд гэсэн. За дэмжин харьлагч яриа таны мэдээр оръё. За тэгээ. За Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин харьлагчаар Хүчирхэг Монголын хөгжлийн хурд шунхлаа компани дэмжиж ажиллаж байна. За Евро 92 бензинийг I92 бензинтэй адил үнээр шунхлаа Евро 92 худалдаалдаг салбаруудаас худалдаа аваарай. Хямдралтай худалдаа 2025 оны 4 сарын 30-наас 2025 оны 5 сарын 2-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Утас нь 70-7 30-3 70-7 30-3. За ингээд нэвтрүүлгийн дэмжин харьлагч Хүчирхэг Монголын хөгжлийн хурд шунхлаа компани баярлаа. Гэтэ энэ
Одоо би ингээд банка дүүргэхээр штэ тий. За. Гэтэ бүр ингээд шар гэрэлмэр ласаагүй нэг доотлын зураас арай хөрөөгөө ах дүүргэхээр зүгээр 92-оор минийх 97-оос 99 мянга дүүрдэг байхгүй юу? За. Евро 92 хэлэхээр 100 хэдэн мянга гараа авчтай. 140 хэдэн мянган гараа авчих байхгүй юу? Тэгэхээр энэ нилийн зөрүүтэй юм яг нэг адилхан дүнтэй болох гээд штэ. Тийм байна. Энэ аюу гоё урамшуулал байна. За. За миний энэ одоо хэлэх гэж байгаа мэдээлэл шүү дээ. Үнэхээр тэнэг хүний тухай мэдээлэл шүү. За. Тэнэг хүн тэнэг л байдаг юм байна гэдэг мэдээлэл. За, Филиппин шууган хүргэнэ. 4-р сарын 28-нд болсон хэрэгэлдэ. За. Филиппиний нэгэн амьтны хүрээлэнд зочилж явсан 29 настай дотоодын жуулчин хүн. Иш тишгээ ингэж хүн амьтны нүд харж ирсэн аа. Яах ихийн зураг матрын тордлоо үсрээд орчихжээ. Яан хүүе. Яана матрын амийг ингээ хамгцсан твэрсэн хөвч чинь. Одоо наад чи үхэх шахсан. За. Гэхдээ энэ үхэх гэж амиа хорлох гэж орсон уу гэвэл үгүй. За. Харин энэ лалай гэдэг нэртэй үхлийн машин гэдэг хочтой 4.5 м урттай матар байдаг юм байна. Энэ амьтны өрөөлөнд бүр алдартай тий. Үхлийн машин гэдэг нэртэй. Энэ матартай нэлээд ойртож байгаа зураг авахулах селфи хийх гэж тэнэгцсэн байгаа байхгүй. Тэнэг хоогүй. Ингээд зураг авахулахын тулд энэ аюултай араатны тордлоо өсөрж орсон байвал яад юм. Йоо, энэ За тэгээ нөгөө матар юу бас их цантай нөхөр байгаа шүү дээ тийм үү? Тийм шүү дээ. Өө нэг дурын амтан зүгээр зугаагаа гаргах гээл орж ирээл те зураг мурга авахулж махуулаад ингэж ярихгүй гэж матар давхиж очингуудаа нөгөө мө залуугийн чинь нэг гарыг нь яг энэ зураг хазаад авсан байдаг. Яана. Нэг гарыг нь. Тэгвэл энэ гараа зулгацсан. Гараа зулгацсан. Нөгөө гараараа амийг нь тэрвэрсэн байгаа даа. Үүдээ. За тэгээд юу болох вэ гэхээр мэдээж харж исэн ойрхон байсан хүмүүс нь бүгдээрээ орилолдоод явцсан. Хазуулсан залуу бол үхэх гэж байгаа юм шиг л орилно шүү дээ мэдээж. Ингээд сүйд болсон. Матар залуугийн гарыг нь зуусан чигээрээ матар чи ингэдэг шүү дээ. Амтан зуунгуудаа усан дотор оруулж хагаад ингээд доороо иргэдэг байхгүй юу? За. Тэр амтнаа ингээд живүүлж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм рефлекстэй. Яг тэгтээ энэ усан дотор болоогүй усны гадаал да. Тэгтээ матар залуугийн гарыг нь зуусан чигээрээ хит доороо иргэсэн. За. Нөгөө үйлдэлээ рефлексээрээ. За. Рефлексээр хийсэн. Энэ нь бол жуулчдад бол жинкнээс аимшигын үзүүлбэр болно шүү дээ. Яа гэм бэ? Хүмүүс хараад байж байгаа шүү дээ. За, Kabuk Mangrove Park and Wetland гэдэг нэртэй энэ амьтны хүрээлэнд тэнэгтсэндээ матрын тордлуу харайж орсон залуу аз уулжуулаад амиа алдаагүй. Тэгтээ энэ тэнэгч нь өштэй аврагдах хүртлээр 30 минут энэ матрын зугаа болж зовлонгоо үүрсэн. Яана энэ ёстой тэнэг хог байна нэрээ. Харин би элсэж тэнэг хүн тэнэг л байдаг юм байна гэж. Тийм байна нэрээ. Тэг 30 минут нөгөө матар чи энэ залуугийн гарнаас нь тавихгүй матар бол одоо бүр видеог нь үс. Бүр ямар амар юм. Бүү амар. Яана. Йоо гарын зуугаад эргээд байна. Хүүдээ. Энэ матар гэдэг амт чинь нь шүү дээ. 100 бол 50дгүй амт байхгүй юу? Тийм байна. Хамгийн амар хатуу зуулттай амт. За тэгээд нөгөөд чи ингээ нэг гарын зуулттай ингээд энэ матар чинь юм гүйхүү усан дотор юм уу гэж тэр жинхэнэ эдэлж байгаа үстэй. Тийм байна. 4.5 м ийм юу байгаа штэ. Матар байгаа штэ. За тэгээ энэ нөхрийг яаж салгаж авсан бэ гэх юм бол матар сургагч нь ирээд өөг гів гэмгүүгээр те ингээд шалбагийн дотроо хөвчихсэн матар штэ. Тийм ш. Нөгөө матрыг чинь толгоор нь тоосгоор нүдэж байж арай гэж зуултыг нь тавиулсан гэж. Хөөхөн амт. Стонер. Мөрөөрөө байсан матрыг зодуулахад хүргэсэн тэнэг залууг Филиппинчууд одоо онлайнд бол жинхэнэ нулимжийн балавж өшгөлж Васа балав нүдэж байна. За тэгээд эцсийн байдлаар энэ залуу яасан бэ? Амьд үлдсэн үү, үхсэн үү гэдээ ингээд эрэл сурал хийсэн чинь нөгөө мо залуу чинь 50 оёдл тавиулсан гэж шүү гарна. Тэгээ штэ. Ингээд нэг юм амьд мэд салжээ. Гарын тастаад авчаагүй нөх юм тий. Ёо. Тэгсэн сэтгэлдлүүд нь. За. Амнаасаа уудсан эргүүвэ. Яаж бодохоор зураг авахын тулд матрын тордлон үсрий гэсэн тэнэг санаа төрдөг байна гэж. Тийм штэ. Амьд байгаа нь азтаач гэсэн мөрөөрөө 50 байсан матрыг өөрөө өдөж байж хазуулаад нэмээд матрыг тоосгодуулж байдаг эргүү тэнэг хүн гэхээс өөр үгч олж ирэхгүй байна да. Цагдаа нар зохих шийтгэлийг нь оногдуулна гэж найдаж байна гэсэн. За.
ийм тэнэг хүн үхлээ гэхэд хорвоо уг нь дутгааргүй л байж. Бид нарыг эргүү амьтантай дахиад хэдэн жил цуг амьдр гэж шийдгээд зодгийг амьд үлдээжилтэй гэнэ. Ёо. За нэр бараг л тэгсэн энэ. Ёо, энэ Батар бол өршөөнгүй хандсан шүү энэ төхөрхий. За одоо би 50 шууган хүргэнэ. За 50-ны Тачун гэдэг хотын иргэн нэг залуу насан туршидын тоглоом хүүхэлдээ үйлдвэрдэг нэг дэлгүүрт очиод захиалга өгөх гэж оролцсон. за Харин энэ нэрийн хүсэлд арай л дэндүү ёс суртахуун мараалын асуудалтай байсан учраас дэлгүүрийн эзэн бол захиалгыг нь авахаас татгалцсан. За та ямар захиалга өгсөн гэж бодож байна? мэдгүй одоо Хиймэл Google-тэй хэлэх гээд байгаа шүү дээ наад чаа. Хийлдэг Google-тэй. яасан бол одоо ерөнхийлөгч ерөнхий сайд мэд нэмэгтэй байж байгаа тэр мөрнийхээ дүрээр хийлгий гэсэн юм болов. За ингэсэн. Тухайн хоёр захиалгын дэлгүүрт орж ирээд нас барсан эхнэрийнхээ зургийг харуулад яг эхнэр шигэн царай зүстэй секс хүлдээ хийж өгөхийг хүссэн. За уг нь бол тухайн дэлгүүр энэ хүсэлтийг нь биелүүлэх бүрэн дүүрэн чадамжтай. Ч гэсэн тухайн эрэгтэйг нас орсон эхнэр шигээ хүүхэлдээтэй болчихвол уу гашуугаа давж чадахгүй улмал гашуудл ганцаардалтаа живх байх гэж бодоод татгалзжээ. За хийж өгөх гэж чадахгүй гэх зүйл огт байгаагүй ч гэсэн тухайн эрэгтэйг гэрээсээ гарч орхоо байгаад яваандаа сэтгэл санаагаар унаад амь насаа игүүтгэж ч магадгүй харагдсан болохоор татгалцгаар шийдсэн гэдгээ дэлгүүрийн эзэн Liberty Times net төгсөн ярилцлагандаа бол хэлсэн байлээ. За ер нь бол хүүхэлдээний захиалга янз бүрээр л эртгэл юм байна л да. Жишээ нь одоо ачааны машин унаж эх орноо хөндлөн голдон туулдаг одоо энэ тийм эрэгтэй эхнэрийнхээ зөвшөөрөлтөөр хиймэл хүүхэлдээ авахаарч ирж байсан гэж байна. За эхнэрийн хувьд босон болоогүй хамтантай уулзахыг гэж болгоомжлсондоо бол нөхөртөө зөвшөөрсөн гинэ. За 50-нд бол ийм хүүхэлдээний эрэлт их байдаг ч гэсэн нас орсон эхнэрийнхээ царай зүстэй хүүхэлдээ хийлгэх санал анх удаа ирсэн нь энэ юм байна. Тэгээд нас орсон эхнэрийнхээ дүрээр хүүхэлдээ захиалгах гэж оролцсон залуугийн хэрэг сошиал дээр бол нилээд маргаан мэтгэлцээний сэдв болоод хүмүүсийг бол одоо бас хоёр талцуулаад байна. Сэтгэгдлүүд нь хууль зөрчөөгүй бол хүн юу хийхээ өөрөө шийдэх хэрэгтэй шүү дээ. Хүүхдэд бол үхэх нь хүртэл тэр хүний өөрөө мэдэх асуудал юм биш үү? Яагаад хүндлэнгөөс оролцож нөлөөлөд байгаа гэт амар ууртаа сэтгэгдэл байна. Нас орсон эхнэрийнхээ царайтай хүүхэлдээ хийлгэн гэдг нь өөрөө надад нэг л буухгүй л агамда харин сүн сүдэр шиг эвгүй юм биш үү? Гаж хүмүүс байх юм а гэсэн байна. Мэдрэл муутай хүмүүс их болжээ. Тэр хүүхэлдээ дурлаад байдаг хүмүүс одоо амьд хүмүүстэй харилцах чадваргүй мэдрэл муутай л хүмүүс байдаг шүү. Би зүгээр үнний чинь хэлж гэнэ гинэ. За яг та ер нь бол тэгээд ингээд нэгэнт амьд эмэгтэйчүүд тоохгүй байгаа болвол тэгэл тэд нар чинь өөр нэг ямарваа нэгэн байдлаар эн чинь одоо энэ сексийн дур хүсэл гэдэг чинь яг бидний нөгөө идэж унтах гэдэгтэй адилхан л ийм нөгөө биологийн хэрэгцээ ингэ л дээ шүү дээ. Тэгээд тийм учраас тэрнийгээ орлуулад ингээд нэм хүүхэлтэй мөхөлтэйгээр аргалаад тэ ингээд цуврал аллах хийчлгүүхэн шиг хүн амтаг хүчиндчихгүй хүн шиг тийм ээ ингээд мөрөөрөө тэнцэнэ ингээд тонтгоноо байж ивэл ууг нь хэрэгэл юм байгаа юм. Энэ тэ ингээд нөгөө нэг нас орсон эхнэрийнхээ дүрээр хийлгэнэ гэж байгаа нэг харахаар ингээд нэг эхнэртэй үнэнч байсан юм шиг харагдаж байгаа боловч би бол нөгөө нэг энэ дэлгүүрийн эзнийг айгу зүв гэх гээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хүн чинь даван туулаад цаашаа амьдрах ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Үлдсэн нь амьдрдаг хорвоо шүү дээ одоо. Даван туулаад цаашаа амьдрах ёстой байтал чинь байн хажуудаа нөгөөдхийгээ байлгаад өглөө болсон ч нөгөөдхийг ингээд тэг ингээд хажууд нь байгаад ингээд энэ хүн чинь нөгөө даван туулах буюу тийм surviving гэдэг скил байхгүй болчихж байгаа юм л да. Тэгэл өглөөж боссон нөгөөдх нь байнгут харж уулаад оройч харж ууж байгаа тэгж байгаа дамиа орлоод өгөх байх л та шүү дээ. Тийм аюултай гүн депрессэнд орох аюултай учраас тэр энэ газрын бараг татгалздаг зүв байх гэж бодож байна. Энэ одоо энэ тэр газрынх нь ингээд хүүхэлдээ хийж байгаа процесс бас ингээд зургаар харагдаад байгаа байхгүй юу? Үнэхээр супер яг л хүн шиг хүүхэлдээнүүд хийдэг юм байна. Тийм байлээ. За хамтраалагчаа яриад таны мэдээлэл рүү орох уу? За Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн Учир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. За Учир ундраа банк санхүүгийн байгууллагын зүгээс бол Улаанбаатар хотод Эрдэнэтэд амьдарч байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг бол наашаага анхаарлаа хандуулахыг хүссэн. Таны бизнесийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг ерөөсөө 1 өдрийн дотор шийдвэрлэнэ эднийх.
бизнест бол цаг хугацаа гэдэг ямар чухал байдаг үлээ тийм үстэй. Алтнаас илүү цаг гэж ярьдаг штэ. Яг байна. Ийм цагт бол та ийм хурдан шийдвэрнд гардаг бизнест одоо тэгээ бизнест чинь бодитоор нөлөөлөх хэмжээний мөнгөнд үнэтэй зээлийг ийм хурдан авна гэдэг бол танд зайлшгүй таалагдана гэж найдаж байгаа. Тэгээ таны бизнесийн найдвартай шуурхай санхүүгийн шийдэл бол очир ундраа ОМЗ банк ус санхүүгийн байгууллага гэж өөрсдөө бүр ам бардам мэдгдсэн байлээ. Гэтэ одоо ингээд юм хөгжөөд бас эдийн засаг зах зээл мах зээл гэсэн өргөжөөд сайхан болчихжээ. Би хамгийн анх дарханд ингээд 3 саяын зээл авч байгаа байхгүй юу? 3 сая төгрөгийн зээл одоо миний хамгийн анхны зээл штэ. Тэгэхэд миний тэр одоо зээл авж байгаа одоо банкны маань салбарын одоо зээлийнх нь лимит 5 тэрбум төгрөг хүртэлсэн байхгүй юу? Тэгэхэд л одоо жишээлбэл энэгээр ингэж явхад 1 тэрбумыг ингээд гаргачихад цаана 4 тэрбум үлдээл 4 том компани ч юм ингээд пүнк гэл хуваал авчих нь шүү дээ тий. Тийм л одоо гэтэл бол ийм сайхан болсон. Тэгэхээр уян хатан эргэн төлөлт байгаа. Таны бизнесийн мөнгөн гүйлгээтэй одоо нийцүүлэн тохируулах боломжтой. Эргэн төлөлтийн сонголтууд тэгэхээр та магадгүй одоо ингээд барилгын компани ажиллаулдаг бол тий магадгүй одоо ингээд за захиалагчдаасаа мөнгө нь орж ирэхээр ингэн ч гэдэг юм уу эдийн засгтаа сайхан ярилцаж тохиролцоод тий одоо бас нөгөө энийг ярилцаж тохиролцож болох нь байна. За тэгээд олон жилийн туршлагатай найдвартай санхүүгийн байгууллага учраас та 75 18 гэдэг утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 75 18 18. За очир ундраа ОМЗ гэд салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн очир ундраа ОМЗ банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За таны мэдээг сонсъё. За би ястаа үнэхээр марзан мэдээ хүргэн заяа. За чи түрүү нэг машинтай холбоотой мэдээ хүргэсэн шүү дээ. Одоо энэ ууг нь бас машинтай холбоотой эрг. Гэхдээ англид болсон эргэлтэй. За. Түрүү нэг нөхөр машин худалдаж авах гээд бүр бие үнэлэлтээрээ тулаад байсан шүү дээ. За. За тэгвэл энэ бол бүр их өөр. West Midlands-ийн Солихуул гэдэг хотод болсон. Evan Valentine гэдэг залуу нэг өглөөс ирээд ажилдаа явах гэтэл гэрийнх нь гадаа байсан машин байдаггүй гинэ. За ингээд сургахгүй алга болчихсон. Ингээд зайлууд 9 жил хөлдөөжилсэн Honda Civic гэдэг машинаа хулгаад алдсан учраас цагдаад хэлсэн боловч цагдаа нар нэг дөрвтэй арга хэмжээч авч өгсөнгүй. Ер нь ингээд хулгаад алдагдсан машин ер нь нэг олдох нь хэцүү шттэ энэ чинь. Нэг бол задлаа зарцсан байдаг, нэг бол ингээд нөгөө нэг мородыг нь өөрчилсөн чи яадаг идэх ч гэдэг үлээ. Ер нь л тэгээд ингээд эргээд олдох төвхтөл байдаг юм шиг байна. За ийм явдал болсон. Үн төлбөр нь хямд дээр нь хуучин машин учраас нэг их тоогоогүй юм байна л да. За. Гэхдээ л залуугийн хувьд бол яг ингээ 9 жил хөлдөөжилсэн хайртай оноо нь болохоор машинаа өөрөө хайхаар шийджээ. За ингээд зар дээрээс Honda Civic машины заруудыг хайж эхэлсэн. Тэгсэн яг өөрийнх нь хулгаад алдсан машинтай усны тусал мэт адилхан машины зар гараад ирж гинэ. За. Хөөрхий машинаа олж чадахгүй ч гэсэн ядаж адилхан ч болов машин олж унъя гэд өнөөх машиныг худалдаж авахар шийдсэн байдгийн. За тэгсэн чи өөрийнх нь машин. Ингээд залуу маань хар өнгөтэй Honda Civic машиныг 20,000 пунктээр худалдаж авахар болсон байгаа юм. За. Тэгээд шинэ авах машинаа эргүүлж тойруулаад үзэж байгаад тэшний хэсгээ нээж үзсэн чинь майхны ууд өөрийнх нь 100 сарын мод зөөгтөө унагсан боргоцоо гараад ирж гисэн. За тэгээд хашир бол тэр үед чи сэжиг төрүүлэхгүй л байгаа шүү дээ. За юмыг ажидгүй гээд салонд нь ороод суудал шар айраг асгаснаас болж салгаа байсан өнөөх танил үнэр нь үнэртжээ. За мөнгө талын төлөөд машинаа унаад харж байхдаа ч өөрийнх нь машин гэдэгт нэг хил итгэлэнд хүрэхгүй байсан учраас сэрийн дугаар нь шалгах болоод сэрийн дугаараар нь шалгая гэдэг ийм бодол төрөөд шалгуулт өөрийнх нь нэр ус хаяг бүгд гараад ирсэн гэж байна. Эгүү нэг машинаа 2 удаа худалдаад авсан. Ингээд хулгаад алдсан машинаа худалдаж авснаа мэдсэн нөхөр цагдаад хандсан. Гэхдээ хулгайч нар машиныхын зүсийг өөрчлөх нь байдгүй. Бүр багажийг нь ч цэвэрлээгүй байсан зэрэгээс нь болж машинаа таньсан. Одоо хэргийг нь цагдаа нар шалгаж байгаа юм байна. Энэ муусан тэнэг хулгайч нар байна шүү дээ бүр. Харин тий. Өөрөөсөө барьж өгч идэгтэй. Гэхдээ ядаж нэг ченж угаалганд оруулна. Харин тий. Манайхны хэлдгээр те нэг ченж угаалганд оруулна байгаа. Нөгөө Банш Батагийн тоглоод идэг чинь нөгөө Брюсний ямар юмны
Брюсийн босс. Тий. Тэндэр ч юм бол бүр амар тий. Шууд тулаас машин дээр гэр авчираа тавьчихдаг үстэй тий. Гэр авчираа тавьчих нь ер нь тэд нар чинь бол бүр жинхэнэ мэрэгчлийн хүмүүсийн ажил хийж байгаа. Эднэр бол хажууд нь гурилдсан юм байна. Мики Маус байна уу? Харин тий ёо. Арай тий. Ёо. Тэгээд тий хүний машиныг хулгайлчаад зүгээр шууд буцаагаад яг тэр улсад нь тий өөр эзэнтэн зарчдаг нас. Зар дээр нь зурагтай тавьчихдаг те. Honda Civic зарна. Тийм амар. Зүгээр л тэгэл мөнгө олцдог бол би ч тэгэл мөнгө олмоор байна. Яг үнэндээ. Тэ? Йоо. Жон тэмцэж амьдрын шүү залуу. Бүтээлч байна шүү. Бүр харин бүр зураг хөдөлчтэй юм да. За сэтгэлдлүүд нь. Энд гэхдээ жаахан маанаг нөхрөө те. Машин мөнгө гэдгийг мэдсээр байж худалдаад авч байдаг хүнийг одоо эрүүд ухаантай гэхэд итгэмээргүй юм. Би бол ингэж бодсон ш наад нөхрөө чинь. Одоо ингээд эн чинь арайч мөнгө зөнгөө ингээд шилжүүлэхгүй очиод нөгөө машинаа үздэг штэ тий. Тэгэж үзэхдээ машинаа таньчаад тэгээд дараагийнхаа алхмыг хийх юм болоо өсч чинь энийг чинь худалдаад авсан баг юм. Харин тий. Гэртээ иртлээ итгээгүйгээд байгаа штэ эн чинь бас жоохон бас яг час хийсэн баг явал бас биш. Би одоо жишээлбэл ингээд чи юмтай юм байна. Буцаад машин авч байгаа чи юмтай байна ёо. Би бол ингэн те. За яг энэ машинаа байлгаж байгаагаар би маргааш хурж ирээд мөнгө өгөөд авъя гээл. Тэгэл маргааш цагтаагаа болоод хурж ирээд. Уучлаарай улаан усан уугаараа эзний юм мэдчих. Эрг нь усаа ачдаг. Хэвээрээ бидтэй гэж байгаа л авчих юм те. Үгүй ядчил урьдчилгаа мөнгө ч юм уу те нэг тийм мөнгө зөнгөөгөөд итгэл үнэмшил төрүүлээд тэгээд ингээд сайхан маргааш би ингээд гүйцээгээд мөнгө өгчөө банк усаар оруулах юм нэтэр юмэрээгээ те. Энэ ястай сайхан гар юм. Одоо энэ тэгээд 20,000 хүнтэй тэгээд олж авдаг л байгаа. Одоо олж авах л байлгүй дээ. За тийм байлгүй дээ те. За би шууд газар дээр нь цагдаа дуудах байсан. Хулгайч дайсандаа намайг алчих чинь билүү холдож байгаа цагдаа дуудхан дээр юм байна гэнэ. Ер нь бол те энэ бол арай л ичгэвтрэл хэрэг явдал болжээ. Харин тий. За ямар тэнэг залуу вэ? Мөнгөө төлөөд унаад явж байхдаа гайхаад байхдаа чи яах вэ? Машинаа хулгаад алдахтаа таарсан нөхөр байж гэдэг. Ёстой. Йой, бүтгүү. Яа. Ийм сонин хэрэг болжээ. За энэний оронд бараг тэр би зөрүү мөнгөндөө юу яачих гэдэг нь бараг арай л ухаантай хүмүүсийн үйлдэл байна. За дараагийнх нь миний хүргэх мэдээлэл шүү дээ. За Тайландыг жуулчдын хувьд бол деваачин гэдгээ, тийм үү? За үнэхээр одоо ингээд юу гэдэг ингээд жуулчин татах ингээд бүх төрлийн үйлчлэгээ байдаг. За өртөг юмдаас гадна үзэж харах юм ихтэй нэмээд аялал жуулчлаа тултлаа хөгжүүлсэн ус. За аялал жуулчлаа хэтэрхий хөгжүүлсэн сүүлийн үед Тайландд балаг тариад байна гинэ. За саяхан хятадын жуулчин Тайландын Lady Boy-г маш онц ноцтой хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гараад тэр аймар хэргийн шуугаан дуусаагүй байсан чинь Тайландд амарч явсан Польш жуулчид нэг хэрэг дэгдээгээд хамаг тайландчуудын уур бухимдлыг нь төрүүлээд байна. За Польш хосыг 2 чудаа олон нийтийн газар чармаа шалдан яваад байгааг нь харсан тайландчууд дургуутсаж цагдаа дуудсан гинэ. За өчигдөрхөн буюу 4 сарын 29-нд болсон энэ хэрэг зураг хөрөгтэйгөө одоос интернетэд ид бужигнуулж байна. За Tiger нэртэй сайтад бичснээр өнөөх хоёр цайчсан нөхөр төв зам дагуу чармаа шалдан буюу одоо нүдист талхаж явж ирээд гэр бүлийн зориултаар түрээслүүлдэг Village 4 гэдэг газарт мөн л хүүхэд хөвгшүүд нас биенд хүрсэн иргэдийн өмнө чармаа шалданаараа ороод иржээ. За 27 настай Микал, 24 настай Клавдия гэдэг хоёрыг одоо нүдист талхаа Тайландын хуулиар бол мэдээж хориотой зүйл. За тэднийг хувь цунраа өмснийхэн дараа цагдаанаар бол баривчилсан. За тэднийг олон нийтийн газар нүцгэн биеэ ил гаргасан, ёс зүйгүй үйлдэл хийсэн гэдэг хэрэгт буруутгасан. За энэ мэтээр Тайландд даварсан жуулчдын хэрээс хитэрсэн хэрэгүүд удаа дараа гарч байгаа өөрсдийнх нь одоо зэвүү дургуй хоёрыг зэрэг хүргээд байгаа юм байна. Иргэд бүдүүлэг жуулчдыг шууд барьж хорихыг хатуур шийтгэхийг бол шаардж байна. За энэ хоёр хүнийх нь одоо зураг байна. Энэ хувцсан өмссөн байхад нь авсан. Бараг л хувцтай зураг нь байна л да. Бараг л хувцтай. За
Сэтгэлдлүүд нь Тайландчууд ирсэн жуулчдаа хайрлаж хүндэтгэж харьцдаг. Хэрвээ жуулчид манай сайхан оронд ирээд биднийг хүндэлж чадахгүй бол ирэхгүй байсан ч болно. Энэ хүмүүсийг хатуу шитгэх хэрэгтэй гэсэн байна. Энэ арай хитрнэ. Нудист эрэг Европт нь байдаг юм байгааз Тайланд нудизмыг хуулиар зөвшөөрөөгүй. Хаант төртэй бурхан шашнантай орон гэдгийг мэдсээр ээж албаар хүндэтгэлгүй хандсан хүмүүсийг хатуу торгоод хөөж явуулах хэрэгтэй гэсэн байна. Гэхдээ манад ч гэсэн одоо жишээлбэл ингээд Улаанбаатар хотын талбайгаар нэг хоёр Европ нөхөр ингээд шав шалдаа алхаад байвал хүн бүхэн зочирдны стейн ч доо. Тэгин манай хатсан уус ч гэсэн бас бид нар бас нэг ёс зүй гэж нэг юм байна штэ энэ чинь. Тэгээ энэ одоо яагаад байгаа мэй бүр гайхах штэ. За, жуулчид үнэхээр хяналтнаас гарч байна. Манай леди боёудтай нохооноос ч дор харьцдаг. Тэд ч гэсэн хин нэг хүний хүүхэд байгаа штэ. Ямар хүнд үйлчлэх өртөө робот юм уу? Хүнлэг бос хүмүүс байх юм а гэсэн байна. За, манайд бол штэ би зүгээр миний харсан бол гандангийн гадаа байдаг. Энэ хашааруу та бүхэнтэй ингээд зөв зохистой хувцастай ороорой гэдэг ийм анхаарал бол гандан дээр байж байгаа. За, зүүн өмнөд Азийн улсууд буюу ялангуяа Камбож, Лаос, Вьетнам, Тайланд энэ дөрвч нь дөрвөлөө буддын шинтэй улс аа. Энэ улсуудад бол те бүх газрууд зүгээр энгийн бүр ингэ далайн ирэг дээр хүртэлтэй та энэ өвдөгнөөсөө дөнгөж дээшэл ийм шорт өмсөөрэй. Бүр ийм нөөрийг бикини өмсөд ингээд юу лээ бенз өмсөж болохгүй бас. Болохгүй. Тий. Хэрв та ингээд эмэгтэй хүн бодвол ийм үргэлж купальник өмсөх ёстой шүү. За. Үргэлж ийм купальник өмсөх ёстой. Бүх юмнуудыг ингээд англи дээр өөрийнхөө хэл дээр ингээд бичиж тавьсан байдаг. Энэ нь бол нөгөө нэг өөрсдийнхөө ёс уламжлалыг хүндэтгээд байгаа байхгүй. Тэд нар чинь нэг юм нэг актер том ийм давуу ороогоод нэг ийм нэг эрэгтэй эмэгтэйгөө нэг юу бүх шиг юмтай явж идэг штэ. Тэр чинь одоо ингээд нэг ёс зүйнийх нь хэм хэмжээ штэ. Тэгээ яг тэрэн шиг ингэж юу яадаг. Ингэж явах хэрэгтэй шүү. Та бүхэн ингэж хувцаслаж яваараа. Энэ нь бол тэгээ манайд бол ингээд нөө хуулиар та бүхнээс ингээд хүсэж байгаа хүсэлт шүү гэдэг ингээд бичсэн байдаг. Тайланд бол арай л илүү задгаалтай. Одоо ялангуяа тэр Бүкет болон тэр Паттайя эднэрт бол нөгөө амар секс шоу моо энэ тэр юм чин байж идэг ингээд далайн эргийнхэн дагуу тэр замынх нь хоёр талаар нөөнөө леди боёуд чинь 10-10-аараа 3-3-аараа 5-5-аараа зогсож идэг л газар л да. Тэгтэл тэ ингээд нөгөө нудизмыг бол зөвшөөрдөг. Тий. Гэхдээ тэр леди боёуд нь ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэг юм уу? Юу үзүүл? Бүжиглж үз. Яах юм? Тэд нар юу зогсож байна? Тэр чи биеийн үнэлгээ зогсож байгаа шүү дээ. Тэр нэр нь бол хуулиар зөвшөөрөгддөг юм шиг байна. Гэхдээ хүнийг өдөж хоргоохгүй. Хүй май гэд над дээр хурж ирээд барьж мараад аваад байхгүй. Би очиод юм ярих юм бол урдаас эрэхтэй хүний одоогоор yes sir. Ингээ ярина. Yes sir. Ингээ ярина. Амар ингээ гой хүүхэн штэ. Урдаас эрэхтэй одоогоор ярих хэрэгтэй амар зочин. Тэгээд тэр нөгөө яг тэр нөгөө секс шоу маа үзүүлдэг газараа бол бүх юмыг зөвшөөрдөг. Эн чин паблик буюу те олон нийтийн газарт бол зөвшөөрөхгүй. Тийм шүү дээ. Тэгээ энэ хоёр чи бүр сая яг тэр нөгөө нэг улаан зам дээр яг ингээ хойлоо нүцгэн зогсож байгааг нь яг ингээ нөгөө блүртцэн харуулж илэр штэ. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 30-ны 5 гарагийн 400-ийн шугаа нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн үрээтагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар нэг тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэн очрон рамзэ банк ус санхүүгийн байгууллага за мөн Skytel үргэлжлэх сонгоод мөрөөдлийн хөлөг онцоор аялаарай гэд Skytel хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөр хэм сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3